За сайн байцгаана уу? Өнөөдөр хэдүүлээ чи болон доош авын ялгааг мэдэж авах болно. Энэ хоёр үг нь хоёулаа шид хідэн гэсэн утгатай. Тэгвэл ямар үед чийг нь аваад ямар үед доош авыг авах вэ гэхлээр за нэгдүгээр чигийн араас заавал тооллого үг бичдэг. Жишээлбэл чиг, чибэн, чиkwай, чижан гэх мэт заавал тооллого үг бичдэг гэсэн үг. Харин доош авын араас тооллогыг биччихэж болдог, бичгүйч ээж болдог. Аль нь зөв. Гэхдээ ямар нэг онцгой тохиолдолд доош авын араас тооллогыг автдаг. Тэрийг хэдүүлээд байж аваад үзье. За жишээ нь你吃了几个苹果? Тийм ээ? Чи хэдэн алим идсэн бэ? За энэ дээрээс харах юм бол чигийн араас г буюу тооллогыг авсан байна. Тэгэхээр энэ нь ингээд зөв гэсэн үг. За дараа нь你吃了多少苹果? За чи хэдэн алим идсэн бэ? Энэ нь агуулгын хувьд ч гэсэн дөрмийн хувьд ч гэсэн зөв гэсэн үг. 你吃了多少个苹果? За чи мөн адил хэдэн алим идсэн бэ гэд доош авын араас тооллогыг авсан байна. Тэгээ энэ нас зөв гэсэн үг. За тэгэхээр чигийн араас заавал тооллогыг бичнэ. Харин доош авын араас тооллогыг биччихэж болно. Мөн бичихгүй ч байж болно гэсэн үг. Аль нь зөв гэсэн үг. За. Хоёрдугаарт ямар нэгэн зүйлийн үнийг асуухтаа чи болон доош авыг аль нь ашиглаж болдог. Гэхдээ доош авын араас тооллогыг бичиж болохгүй. Зөвхөн одоо ямар нэг зүйлийн үнийг асуухтаа доош авын араас тооллогыг бичихгүй гэсэн үг. За жишээ нь 这个苹果几块钱? Тийм ээ? Энэ алим хэдвэ? Дөрөв нөгөө жигийн араас заавал тооллогыг бичин гэжсэн тийм ээ. Тэр ёсороо kwai-г бичиж гэсэн үг. Kwai нь өөрөө мөнгөний тооллого байхгүй юу? За дараа нь 这个苹果多少钱? За энэ алим хэдвэ гэд энэ нь зөв байна. Харин 这个苹果多少块钱буюу доош авын араас kwai-г авчгаараа энэ нь ингээ буруу болчихоо гэсэн үг. За тэгэхээр ямар нэг зүйлийн үнийг асуухтаа чи болон доош авыг аль нь ашиглаж болно. Гэхдээ доош авын араас тооллогыг бичихгүй гэсэн үг. За 3 дугаарт чи тийм цөөн тооны зүйлдер чиг авдаг. Одоо жишээ нь энэ дээр бичсэн байна тийм үү? 你家有几口人? За нэг амбулт мэдээж эрэг бүр амар их хэмжээний 20-30 хүн бол бараг байхгүй. Тийм болохоор энэ дээр чиг авчаа. Ерөнхийдөө чи нэгээс 10-ын хоорондох тийм цөөн тооны зүйл дээр чиг ашигладаг гэсэн үг. За тэгэхээр танаа гэр бүл хэдүүлээвэ гэж юм тийм үү? За дараа нь доош ни жа ёо дуушаврын. За энэ өгүүлбэрийн хувьд зөв боловч агуулга нь танаа гэрт одоо хэдэн хүн байна? Танаа гэрт хэдэн хүн байна гэдэг утгыг гаргаж байгаа. Жишээлбэл танад нэг тийм баяр ч юм уу, цагаан сар шинэ жил ч юм уу болж юм тийм үү. Тэгээд нэг хүн залгаа чамлуу. Танад одоо хэдэн хүн байна вэ гэж тоош ирэхийг асууж байгаа тохиолдолд доош авыг авчаа гэсэн үг. За дөрөвт бол цаг асууж байгаа тохиолдолд хизээч доош авыг авдаггүй. Тэгэхээр 现在几点? Одоо хэдэн цаг болж байна? За 现在多少点гэж хизээж бичихгүй гэсэн үг. Тэгэхээр цаг асууж байгаа тохиолдолд зөвхөн чиг авна. Харин эсвэргээрээ ямар нэгэн ажил бүтээл, ном, сонин ч юм уу тийм ээ. Та одоо энэ номыг бичээд энэ бүтээлийг хийхдээ хэр их цаг хугацааг зарцуулсан бэ гэж асуухын тулд хэдүүлээ чи болон доош авын аль нь ашиглаж болно. За жишээ нь 这本书你写了几年? Та энэ номыг хэдэн жил бичсэн бэ? За 这本书你写了多少年? За энэ мөн адил зөв. Та энэ номыг хэдэн жил бичсэн бэ? Тэгэхээр ямар нэгэн зүйлийг номыг ч юм уу ажлыг ч юм уу хийхдээ та хэрэг цаг хугацааг зарцуулсан бэ гэж асуухын тулд асуухтаа хэдүүлээ чи болон доош авын аль нь ашиглаж болно гэсэн үг.
За 5 дугаарт гэх юм бол утасны дугаар асуухтаа хизээж жийг авахгүй. За 你的手机号码是几 буруу гэсэн үг. Харин оронд нь 你的手机号码是多少гэхээр зөв гэсэн үг. Тэгэхээр утасны дугаар асуухтаа жигээр асуухгүй дуушаавыг ашиглана гэсэн үг. За 6-аад ямар нэгэн зүйлийн тоо хэмжээ нь тодорхойгүй байгаа тохиолдолд жиг авна. За жишээ нь 今天我做了几个菜. Тийм ээ. За би өнөөдөр нэг хитэн хоол хийчлээ. 你们尝一尝. Та хэд нэг амсаад үзээч. Тэгэхээр энэ зөв гэсэн үг. Харин оронд нь 今天我做了多少菜. Тийм ээ. За 你们尝一尝. За тэгэхээр ингэж болохгүй гэсэн үг. За тэгэхээр ямар нэгэн зүйлийн тоо хэмжээ нь за би нэг хідэн ширхэг хідэн юм хийчлээ. За хідэн хоол хийчлээ, хідэн ажил хийчлээ ч юм уу тийм тодорхойгүй тоо хэмжээ нь тодорхойгүй үед хэдүүлээ жигээ аваад биччихнэ гэсэн үг. За сүүлд нь гэх юм бол өндөр, жин, нас зэргийг асуухтаа дуушаавыг ашиглаж болно. Гэхдээ дуушаавын шавыг нь ашиглахгүй бичихгүй гэсэн үг. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ингээд ни дуда. Чиний хидтэй вэ? Ни дужун. Чиний өндөр хэд вэ? Ни дугao. Бишээ ни дужун гэхээр чиний жин хэд вэ? Ни дугao гэхээр чиний өндөр хэд вэ гэд асууж болно. Тэгэхээр дуушаавыг ашиглаж болно. Гэхдээ дуушаавын шавыг нь хаснаа гэсэн үг. Тэгэхээр ни дуушаавда гэж хизээж асуухгүй, ни дуушаавжун гэж хизээж асуухгүй, ни дуушаав гao гэж бас асуухгүй нэ. За ингээд хэдүүлээ өнөөдөр жи болон дуушаавынхаа ялгаа болон яаж ашиглах талаараа ингээ гоё мэдээд авчлаа. Тэгээд манайх ийм бичлэгтэй хандсны дэвтэр гаргасан байгаа. Энэ нь яадаг вэ гэхлээр дэвтэр дээрх QR кодыг уншуулад та хандсныхаа бичлэгийг үзэж болно. Хандсны одоо хэрхэн бичих дарааллыг нь үзэж болно. Мөн ханзаа хэрхэн дууддаг талаар дуудлагыг нь аудио байдлаар сонсож болно. Тэгээд ханзаа давхар бичээд явах тийм дэвтэр байгаа шүү. Тэгээд хэрвээ та худалдаж авахыг хүсвэл энтер номын төв салбар болон хавуул дүүрэгдэх E-Mart-ийн энтер номд байгаа шүү. Мөн доор оруулсан утасны дугаараар холбогдоод авч болно. Тэгээд дараагийн хичээлээр хэдүүлээ л болон ш цэг д. Тэгээ энэ хоёрын хэрхэн ашиглах мөн ялгааны талаар үзэх болно. За тэгээд амжилт хүсье.